Сайн байцгаана уу? Үзмэгийн 7 хоногийн том эхэлж байна. Энэ 7 хоногийн хэр ерөнхийдөө дасан астуугийн зөвлөх гансүх цензур яриа нэвтрүүлэгт орж Монголын шүүхийн алзарлыг яриангаа энэ бүхний эзэн шудар бусын англи үсгэгч Элбэг дээр чимээ хэлжээ. Тэгэхээр ч одоо тэр АТГ гэдэг чинь өөр нь Элбэг дөржийн шууд удирдлагаар ерөнхий прокуророо чагнадаг байгууллага байсан байхгүй. Энэхүү нэвтрүүлгийг үзээд эгдүүцсэн экс-ерөнхийлөгч маань намайг цензур яриа нэвтрүүлэгтээ оруулахгүй байх хэмээн гомдолж постлны хариуд мөнх баясгалан Элбэг дөрж та манай нэвтрүүлэг биш 3 сая инээ чонд орох ёстой хүн шүү дээ хэмээн яжлаа дамжжээ. Сүүлийн жилүүдэд ирчээ аваад би хошин урлагийн ганцаарчлсан төрлийн уран бүтээлчд болох UB Comedy Club 2 хуваагдаж Хану, Төөгөө, Амраа тэргүүтэй залуус Comedy Lab хэмээх шинэ клуб үүсгэж бата бусад залуустайгаа буурай захиж үлдлээ. Уг хуваагдлын талаар хоёр талын залуус хоёулаа лайваар мэдээлэл хийжээ. Гэхдээ манай клубын бас зарим одоо гэрээт уран бүтээлчд маань бол гэрээгээ цаашид сонгохгүй ингээд дуусгар болгоё гэсэн шийдвэрийг бол гаргасан байгаа. Тэр бол үнэн. Одоо бол яг үнэндээ надад тайз байхгүй, гудамжинд зүгээр л ингээл гарчиж байгаа хөө. Тэгээд бата юу гэж хэлсэн бэ гэхээр чи энийг хүлэн зөвшөөрвөл зөвшөөрөхгүй бол явж болно л гэсэн. Тэгээд надад ямар ч сонголт байгаагүй. Залуу рэпер Дон Диор хар тамхины эргээр тэнцээ аргалзах ял авчээ. Дон Диор миний уран бүтээлийг дэмжиж сонсдог хоёр залуу завтаа бол хамт тамхилаач гэхээр нь би мэдлээд гар арсан. Тэр үед нөгөө залуу надад халаас алгаа чин зүйлийг зөвхөндөө төр хичээж гээд өгөхөр нь би гялхар уттай зүйлийг үзэж шалгалгүй зөвхөндөө хийгсэн юм хэмээн мэдүүлэг өгчээ. Рэпер цэцээ шинэ клип гаргасан залуусын дунд их тренд болоод байна. Харин хуцаас түүний уран бүтээлийн дуугийн хөлбрийг гаргасан байна. Шивэсаагүй. Хүлхин зү номер 1 гэж намайг хэлмэ. Намайг доо мөнгөтэй уука. Улаан хилүүлж. Улаан батар баг. Алуухта данс. Алуухта. Миний хам том кайругийн хийсэн хай. Хусан. Нам сусан. Энэ сарын 14-нд Facebook хамгийн урт хугацаагаар доголдлоо. 10 цаг гаруй гацсан Facebook компани 2 захирлаа ажлаас нь алжээ. Дуулж хурдах сонирхолтой залуустай хандаж хэлэхэд Voice Mongolia нэвтрүүлгийн маань шинэ удирдлагын бүртгэл эхэлж байгаа юм байна лээ шүү. Дараа 7 хоногийн цаг агарын хувьд хит нэмгэн биш, хит зузаан биш хувцлахад болохоор.